За сайн байцгаана уу? За тэгээд үйл хөдлөх хөрөнгийн одоо салбарт ажиллаж байгаа болоод сонсогчдоо бүгдэнд нь өдрийн мэндийг хүргье. За тэгээд сар болгон бидний хувьд одоо хийдэг KW Mongolia Top Agent Live эхэлж байна. За өнөөдөр бид нэг онцгой зочныг бас урьсан байгаа. KW-гийн одоо productivity coach буюу бүтэмжийн коуч. За манай анхны коучүүдийн нэг байгаа. За тэгээ өнөөдөр ингээд ярилцахаар урьсан байна. За та ингээд сонсож байгаа хүмүүстээ мэдлэхгүй юу? За энэ өдрийн мэндийг хүргэе хүмүүстээ. Тэгээ өнөөдрийн одоо UPL Live-д одоо урьсантай маш баярлалаа. Тэгээд эхэлье гэж. За энэ бол одоо энгийн хоёлаа юм ярьж байгаа юм шиг л энгийн яриа ярина. Одоо уламжлалсаар нэг 13 асуулт байна. За тэгээ энэ дагуу хоёлаа яваад бид хоёрт бас 40 минут байгаа тий. За 40 минутаа эхлүүлчихье. За тэгээд 40 минутын хугацаанд хоёлаа бас энэ салбарын одоо жаргал зовлон тий хөгжил дэвшил энэ талаар өөрсдөө санаа бодлыг ярилцсанаа. За тэгээд дэлгэрмаа коуч маань ер нь өөрийгөө нэг товч танилцуулаач одоо ямар мэргэжилтэй те ямар ажил хийж ив. За өөр одоо танилцуулж болох юу байна те сонирхолтой юм байвал одоо бас жоон дэлгэрмүү танилцуулъя те. Нэг Орсын дэлгэрмаа гэдэг. За тэгээ банк санхүү эзэсийн дээд сургууль төгссөн. Банк ус одоо тийм банкны мэргэжилтэй, банк санхүүгийн мэргэжилтэй. Тий. Яг энэ мэргэжлийнхаа дагуу арилжааны банкудад одоо 10 жил бол ажилласан байгаа. Тэгээд ажиллахдаа бол дандаа зээлийн газарт ажиллаж байсан. Тэгэл зээлийн мэргэжилтэн зээлийн ахлах тий зээлийн үйл ажиллагаанд хариуцсан хүмүүс хариуцсан ажил хийжсэн. За арилжааны банкныхаа дараа бол мэдээж бас нэг төрийн байгууллагад ажиллаж үзсэн гэсэн сонирхлынхаа үднээс одоо орон сууц санхүүгийн корпорацуудаас ажилласан. Тэрэн дээр ажиллахдаа 40,000, 4,000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Мөн бас зээл дээр ажилласан, зээлийн ахлах хийжсэн юм байна. За тийм мэдээж дараа нь хувийн бизнес эрхлэх юмсан гэдэг одоо бодлосныхаа дагуу тэрнийхээ дагуу бас ингээд банк ус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулад одоо банк ус одоо ажилласан байгаа. Тэрийгэ баргалж 7-8 жил одоо үндсэн ажлын хасаагаар нас хийжсэн. Тэгээ ер нь бол одоо насан туршдаа л яг энэ банк санхүүгийн үйл ажиллагаа явуулж байсан. Тэр дунд яг зээлүүд дээр бол яг мэргэшиж ажилласан юм ихтэй байна. За ингээ банк санхүүгийн суурьтай олон жил ажилласан юм байна. За тэгээд одоо би яг тантай анх ингээ уулзж ирсэн нь санаж байна л да. Гэхдээ яг тэр түүхээ та өөрөө ярьсан дээр баг. За одоо ингээ банк санхүүгийн салбарт олон жил ажилласан. За тэгээд өөрийн бас бизнестэй байсан тий. Энэ хүн яагаад ингээ үйл хөдлөх хөрөнгийн бизнес руу оров тий. За ингээ чинь үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес байгаа тий. За өөрөө бас тодорхой төвшөнд бас хийдэг тий. За дээрэс нь ингээд коуч явж байгаа. Ер нь яагаад одоо аль хэдийн бизнестэй байсан хүн тий. Одоо хамгийн сайн мэддэг тэр салбраасаа одоо шилжилт хийчихв. Юу болов те? Бас сонирхолтой. Тийм. Ер нь бол үйл хөдлөх хөрөнгийн салбарыг сонирхгүй байхын аргагүй салбар. Бид нар ч одоо хувийн бизнес одоо төрийн байгууллагад ажиллаа, хувийн байгууллагад ажиллаа, өөрөө хувийн бизнесийг бол хийжсэн. Тэр болгонд одоо бас бэрхшээлтэй ажлууд маш их. Одоо наад захын л гэхэд одоо банк ус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх чинь асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхэд үйл хөдлөх хөрөнгийн салбарт бол одоо хөрөнгөгүй, хөрөнгө зарцуулахгүйгээр бизнес их бүрэн боломжтой. Маш өрмөс салбар байгаа байхгүй юу? Тэгээ бид нар ч одоо тэгэл хувийн бизнесээ эхлэхэд бол чамгүй их одоо хөрөнгө зарцуулна, зээл аавна тий. За эргүүлээд нөгөөдгөө олон ажилчдыг чинь одоо цалинжуулна, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. За тэгэл ерөөсөө бизнес үйл ажиллагаа эхлэхэд бол эхнээс 2-оос 3 жилиг бол барж ашиггүй шахам ажиллах одоо маш их тийм цаг хугацаа зарцуулдаг бизнес байдаг. Гэтэл үйл хөдлөхийн салбарт болохоор цаг хугацааны хувьд бол үнэхээр амар. Өөрөө бүрэн одоо менежж болдог. Нөгөө талаар хөрөнгө оруулалт шаарддаг нь бүр үнэхээр хамгийн одоо таатай одоо бизнес байсан. Маш бага хэмжээ. Бүр маш бага хэмжээ одоо бидний хувьд бол офис хийгээл нэг 390,000 төгрөг 370,000 төгрөг ярьж иж штэ. Өөр бол яг үндэ бол байх үз нэг гар усны зардал одоо юу гэдэг машины одоо нэг бензин тосны зардал тэг хэрэглэгчтэй одоо харилцагчтай өгөх нэг жижигхэн хэмжээний зардал байгаа. Өөр одоо асар их өндөр хэмжээний одоо зардлыг бол тэг ашиглагдахгүй хэрэглэгддэггүй. Энэ бол одоо үнэхээр надад бол үнэхээр амар байсан. Яагад бол бид нар ч одоо
байга мөнгөдөө зээл болгоод хүмүүст өгчин өсөн мөнгөийг эргүүлж одоо цуглуулж авах гэж чинь бас чамгүй хэцүү. Бас стресстэй, эрсдэлтэй ажил байхгүй. А гэтэл энд бол одоо тийм эрсдэл алга нөгөө талаараа бас бид нар чинь төрийн байгууллагуудаас одоо юу авч байгаа? Одоо нөгөө төрийн байгууллагууд одоо нөгөө зөвшөөрөл юм аавна. Эндд ямар нэгэн тийм зөвшөөрөл авахгүй бэлэн одоо ийм бизнес төр те бэлэн ийм платформ дээр ажилладаг. Тэгээ маш олон давуу талууд угаасаа байсан. Тэрийг хараад заа зурс үйл хөдлөлийн салбар руу орё гэд шийдэж орсон. За. Таавал нөгөө бизнес олон жил бас яг өөрийн бизнес хийгээд нөгөө жаргал зовлонгийн үдсэн учраас яг бизнес хийх бэрхшээл тэгээд нөгөө хөрөнгө оруулалтын өгөөж талаас нь бас ярьж байна те. Одоо жишээ нь энгийнээр бодоход одоо ихэнх одоо баг 90 бусад өөр одоо 99% бизнес дээр бол одоо нэг бизнес хийх гэж нэг доотлон 100 сая хөрөнгө оруулалт юм. Тэ? За тэгээд яг уу тэгээд нэг 2 жил одоо тэрийг нөхөх гэж ажиллана. Тэгээд нөхөж чадвал тэгээд 2 3 жилийн дараагаас цэвэр ашиг руу авах. Тийм яг үнэ. Тэгээд нөхөж чадахгүй л яг уу. Тэгээд алдагдлаа ороод эсвэл дампуурна. Тэгэхээр мэдээж одоо 95% ч үлээ те эхний нэг хэдэн жилдээ ингээ үйл ажиллагаа нь ашиг олдгүй л гэсэн үг те ийм статистик байдаг. Тэр утгаараа харах юм бол одоо агентийн бизнес бол те ингээ маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд төрөүний хэлдэг нөгөө 100 сая төгрөгийн ашигыг бол те одоо төрөүний хэлдэг 300 мянган төгрөгийн суур хураамж төлөөд тэгтээ одоо энэ мэдээлэл дунд энэ нетворк дунд ороод энэ ашигыг 100 сая төгрөгийг олох болцоотой тийм эхний жилдээ л олох болцоотой тийм жишээнүүч хэдэн зөндөө байдаг тийм. За тэгэхээр яг ингээд бизнесийн нөгөө нэг хөрөнгө оруулалт юу гэдэг талаасаа бол маш сайн харсан байна. Түүнээс гадна ярьслах хийж байхад би бас санаж байна л да. Би одоо олон жил бизнесийн салбарт ажиллаа. За тэгээ банк усгаа зээл өгдөг гэх төрөв ярьсан тийм. Тэгээ би одоо тийм гоё нэг happy ажилламаар байна. Тэ happy бизнес хиймээр байна тий. За тэгээ энэ үйл хөдлөлийн салбар бол надад бас тэгж бодогдож байна гэд. Тэрийг нэг жоохон дэлгэрүүлээч. Тий. Одоо бид нар ч ингээ хувийн бизнес хийхээр заримдаа боосон ч юм шиг, заримдаа боолн ч юм шиг ажилладаг штэ. Тэгээ цаг хугацааны хувьд бол яг хувийн бизнес хийхэр хүн бүр илүү ачаалттай ажиллаж эхэлж тийм бол хувийнхын юм дээр болохоор заримдаа хагас бүтээсэн амархгүй ч ажиллах үед байдаг. Одоо тэгээд би чинь тодорхой хэмжээний ингээ цаг хугацаанд ажилласны дараа одоо за болъё доо одоо ингээд насаараа одоо ингэж амар ачаалттай ажиллах юм, стресстэй ажиллах юм. Одоо нэг жоохон юм happy байдлаар ажиллаж амьдрий гэдэг шийдвэр гаргаад бас их үйл хөдлөлийн салбар руу орж ирсэн. Тэгээ одоо бол надад бол үнэхээр гоё баха. Үнэхээр happy баха. Тэгээ цагаад одоо ингээд менежлж чинь тий. Тэгээд стресс баг байна. Тэгээд маш олон төрлийн хүмүүстэй гоё үзэл бодлоо хуваалцаж ажиллаж чадчих байна. Үнэхээр бол олон даваа талууд байгаа. Тэгээд одоо бол биш яг үнэхээр happy ажиллаж чадчих. За гоё. Тэгээ бас нэг 3 дахь шалтгаан нь бас юу байсан намайг одоо яг нүүл хөлхөрийн салбарт орох тэр тусмаа кивид орох нэг шалтгаан юу байсан гэхээр одоо ингээд газруудын ингээд юунуудыг үзчихсэн сайтуудыг үзчихсэн. Тэгээ яг тэн дээр яг юм бас нэг юм юу явж байсан. Одоо лайв ингээд явжсэн байхгүй видео бичлэг гэсэн. Тэрийг үзсэн чинь манайх одоо ингээд юутэй юм болонтэйгээд тэр үг надад бүр пох юм болон байж болдгийм үү гэд. Яг тэгвэл бид нар чинь банк санхүү, хувийн бизнес өөр одоо төрийн байгууллагад ажиллахаар нэг тийм нэг хариуцлагад дунд ажиллаад идэг шүү дээ. Тэгээд бид нар чинь таслах ирэх байхгүй, юм орох ирэх байхгүй. Тэгсэн чинь надад тэр үзэг амар сонь. Энэ компани чинь айгүй өрмөц өнцгтэй юм байна. Нэр энэ гаднаас тэр соён соёл, гоё соёл, өрмөц соёл энэ компани байдаг юм гээд тэр над бүр амар татаж олзуурхаж явсан авч ирсэн. За бас сони энэ те бас их тэр юм бас анхаарал татсан байх шүү дээ. Тэр надад бүр юм бол надад бүр амар таалагдчихсэн. За тийм манай нөгөө өмнөх жижиг офис төр байдаг гэсэн те юм болсон гээд за ямар дгүйч хүн гэж байх уу те ямар шаардлагач амьдрал бас гардаг. Яг тэгээ тэрийг ингээд суугаад бас яадаг тийм байсан. За одоо ч одоо бүр том болсон л доо ер нь бол тэр. Тэгээ ямар дэг гэсэн бүр том. Олон ч болсон. Олон ч болсон байна те. За тэгээд үйл хөдлөлийн салбарт орж ирээд за тэгээд KW ч гэсэн яг энэ үед одоо коучинг систем одоо яг олон улсын жишгээр Монгол байгуулъя гэд энийг эхэлсэн. За тэгээд анхны ингээ 5 6 коуч те. Тэгээ би бас яг тэр хэсгийг бас санаж ин л да. Тэгээд таны хувьд бол яг ингээ нөгөө ажилласан жилийн харахаар арай болоог байгаад байсан. Үйл хөдлөлийн салбарт тий, үйл хөдлөлийн салбарт те. Нөгөө яг агентийн бизнесийн агентийн коуч юм гэхэд за арай болоог байна гэд. Гэтэ
Гэхдээ та бол маш одоо итгэлтэйгээр за би бол ингэж чаднаа. Би бол бас ажил амьдралын туршлага байна, хүмүүст тусламар байна те. Айгу өөрөө одоо нэлээ агрессив байдлаар за би ер нь болох хэрэгтэй надад боломж олох луучаа гэсэн байдлаар ингээ болж ирсэн те. За тэгээд одоо коуч болоод одоо анхны коучуудын нэг болоод одоо 2 жил агсан. 3 жил болж. Аахан 3 жил болж байна те. Ингээ болж байна. Тийм. Тэгэхээр яагаад юу анх юм коуч болъё гэж бодсон. Уг нь яг энэ салбарт орж ирэхдээ яг 100% бас агент гэдгийг бол хийн дорт хугацаанд хийн гэж бол ерөөсө төлөвлөөгүй. Ер нь миний гол сонирхож байсан юм болохоор хөрөнгө оруулалтыг илүү сонирхож байсан. Тийм. Тэгээд мэдээж хөрөнгө оруулалт хийхэд бол би энэ салбарт нь орох хэвээр, салбарын юмыг одоо мэдэх хэвээр, туршлага хоригдлох хэвээр гэдэг утгаараа би чинь 1.4 сар, 1.4 жилийг бол яг агент ажил хийсэн байдгийг. Агент ажил хийхдээ чинь бас шаргуу ажилласан. Тэгээд тэр хугацаанд бол ямар ч гэсэн капер болсон, сарын шилдэгэ болсон, руки агент болсон, соёлын агент болсон гэдэг. Ер нь бол киви одоо тавигдах хэвээр, тэ авах хэвээр шагналуудыг бол бүгдийг нь авцсан. Тэрийг авахын тулд би чинь бас тодорхой хэмжээнд ажиллаад өөртөө бол туршлага хоримтлуулсан байсан гэсэн үг. Хоримтлал минь одоо туршлагын хоримтлал маань бас үүссэн байсан гэсэн үг байхгүй. Тэгээс би цоос чинь нээж агаад бас шууд ингээд PC бол барчаагүй шүү гэж сонсож байгаа хүмүүс хэлж байгаа юм тийм. Тодрууд гэж ямар ч гэсэн үл хөл хөрөнгийн болол ямар ч гэсэн туршлагатай болсон. Тэгээ хугацааны хувьд бол мэдээж бусад PC-ийг бодвол арай бага. Гэхдээ миний одоо нөх хүмүүсийг удирдсан тийм хүмүүстэй хамтарч ажилласан бизнесийн компаниг ингээд авч явж ирсэн гэхээр гэдэг утгаараа бол би маш өндөр одоо их одоо туршлагатай, ариун одоо туршлагатай хүмүүстэй ажиллах туршлагатай. Тэгэхээр мэдээж би PC хийнэ гэдэг чинь цаана хүнтэй л ажиллана. Тэр хүнийг ажилуулах нь бол цэвэр хүн удирдах ур чадвар илүү их шаардах ажил байхгүй. Тэгэхээр миний чинь насаар хийсэн ажил маань яг л хүнтэй харилцсан, хүнийг удирдсан, хүнийг ажилуулдаг, ажилдаг тийм байсан учраас над бол яг энэ PC хэд бол хэцүү байх одоо боломж нэг тийм бол хэцүү гэж бол ерөөсө бодохгүй. Би бол хийж чадна гэдэгт бол зөв итгэлтэйсэн. Тэгээ харин гол нь яагаад гэвэл үл хөлхөрнгийн одоо нэг туршлага маань ямарч 1.4 жил. Гэхдээ би өөрөө илүү хөгжих шаардлага байсан учраас илүүтэй өөрийгөө харин PC болох хэрэгтэй шүү гэж пүшилсэн. Тэгээд би санаандгүйгээр PC болсон гэх юм уу? Одоо би бол зөвхөн үйл төлхөрөнгийн агент тэрний хажуугаар цаашаад бол би үйл төлхөрөнгийн одоо нэг хөрөнгө оруулагч болно гэж явсан хүн чинь өнөөдөр тэргэж хийж байгаа. Би хөрөнгө оруулалт бол хийж байгаа. Өөрхийн хэмжээнд бол бас тэр ажлыг хийж байгаа. Агентаа бас завсар нь хийж байгаа. Гэхдээ би илүү их цагийг одоо PC хийж байгаа. Тийм тэгээд ямар ч гэсэн энэ одоо карьер маань бол яг энэ кивэд орж ирснээрээ олж харсан та карьер гэсэн. За мэдээж одоо таны туршлагын үнд бол итгэсэн байж зүг байсан гэдгийг харж байгаа. Тийм тэрэн дээр итгээд бас авсан баярлалаа. За тэгээд дөрөв хэлж штэ. За би ингээд хөрөнгө оруулалттай ингээд явж байгаа. PC бол яг төлөвлөсөн байгаагүй гээд. Тэгээд одоо яг хэлж штэ би PC-д илүү их цаг гаргаж байгаа гэх тээ. За тэгээ энэтэй холбоотой л асуулт байна л да тий. Одоо юу одоо таныг ингэж их энэ бас яг PC эснэрээ бас айхтар ашиг орлого олохгүй штэ тий. Мэдээж одоо тодорхой ингээд комисшн авдаг тэр нь бол одоо бага хэмжээтэй. Заримдаа бол маш бага хэмжээтэй ч байдаг тий. Агент бизнес бол хамаагүй бага ашигтай. Тэгвэл ингээд та бол илүү их цагийг гаргаад явж байна гэж штэ. Тэгэхээр яг PC ихийн одоо сайхан байд юм уу таныг татж байгаа тий энийг ингээд цаг гаргаад байгаа шалтгаан юу вэ? За угаасаа л миний чинь нэг гол зорилго маань нэг юм хаппи ажиллах гэдэг хүн шүү дээ. Тэгээ угаасаа би өөрөө ч гэсэн юм одоо харилцааны ажлыг олон жил хийчихсэн. Тэгээ хүмүүсийг нэг заа сургадаг. Би чинь ахлах захирал ахаар чинь дандаа л хүмүүсийг сургаж ирсэн юм билээ. Ер нь бол яг л коуч гэсэн нэрэл байхгүйсэн болохоос биш яг тэрийг сургаж ирсэн юм билээ. Тэгэхээр би чи ерхийдээ сууж байгаа л хүнд ингээд зааварчлаа, түүнийг юм сургаад тэр үр дүн нь эргээд ингээд гараад тэр хүүхэд одоо анх одоо агент болоход юу ч мэдгүй ирээлдэг чинь одоо ингээд туршлагатай агент болоо, чадвартай агент болоо, тэр нэг үр дүн гараад тэр хүмүүсийн гарсан үр дүнгээс би ингээд өөр амар хаппи байдаг хүн юм билээ. Ер нь л тийм. Тэгээ тэр надад бол амар таалагдж байгаа. Тийм. Нүд нь нөгөө гялэлцэж байгаа гараа тийм яг тэр надад аяг таалагдаад байгаа. Тийм. Тэгээд хүн сургах ер нь гоё. Тэрийг бол би бүр хар багасаа л мэдээ. Төрөлхийн багш хүн биш тийм. Багш юм уу хүн ингээд нэг тослох юм уу нэг юм
хөгжүүлэх сонирхолтой гэх юм уу. Яг тэр бол надад яг байдаг. Угаасаа миний диск тэр гэсэн юм бол байд юм байлээ. Тийм. Тэрнийхээ дагуу надад бол хаппи байгаа. Тэгээ маш олон төрлийн олон янзын хүмүүсээс учирч байгаа нь тэд нартэй ингээд уулзраа олох гэж ажиллаж байгаа нь аль нь дээр яаж ажиллах вэ гэдэг нэг эдлөө мэдрэмж шарж ажиллаж байгаа нь бас надад бас таалагдаад байна. За өнгөрсөн одоо бас 3 жил ажиллаар хэдэн агентуудтай ажиллав? За одоо яг над дээр одоо 25 агенттэй 10 гаруй нь болохоор Каприн гэрээтэй 10 нь болохоор яг 30-аар буюу анхан шатны тэг шинэ агентуудын гэрээтэй өмнөх жилүүд болохоор нийт 10 чи 20 45 юм 45% одоо өнгөрсөн хугацаанд коуч хийгээд агент болох одоо анхны одоо цагаан толгойг хасан биш үү? За ингээд PC хийх шалтгаан тэр байна. Бас хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгаа жаргал гоё санагддаг те. Кафе авч जैन те. Кафе авч जैन аа. За PC коуч хийхэд бас ямар зовлон байна? Асуудал бэрхшээл байна уу? Тийм, угаасаа тэгэл бүх юм дардан байхгүй байгаа. Гол шалтгаан нь бол одоо хүмүүс мань өөрсдөө чин сэтгэлээсээ хэр хүсэж орж ирсэн бэ гэдгээс шалтгааллах гэдэг. Яг ингээд зориг тавиад яг одоо би ингээд ашиг орлого агент би болно гэдэг ингээд бүр ингээд зоригтой ингээд хүссэн хүмүүс нь бол үнэхээр гоё юм үр дүн нь гарч ийн илт мэдрэгдэж ийн хөгжиж ийн орлого олж чадж ийн тэр нь харахад гоё яга нөгөө талаараа бол маст тийм байхгүй байна. Одоо яг хийхээр хийхгүй байх тийм үү ингээд удаашрах ч юм уу ингээд өөрөөрөө нь явж үзэх гэж нэг хэсэг ингээд цаг хугацаа алдаад байгаа юм. Тэр нь надад жоохон хэцүү байна. Анхандаа бол уулзахтаа л гэрээ байгуулахтаа л маш сайн ингээд тохиорол хийж байгаа. А гэхдээ л хүн юм болохоор тэгдэггүй. Тэгээд цаг хугацаа алдаад байгаа юм жоохон хэвтэй. Тэр нь таны хувьд жоохон хэцүү зовлонтой байна гэж юу? Тэгээд энэ явцаар яваад одоо ийм болчт юм аа. Энийгээр явбал ингэчт юм аа гэд бүх юм тодорхой байгаа шүү дээ. Систем нь яагаад байна те. А өмнө нь одоо ингээд миний надаар ингээд коучлуулээд ингээд үр дүн гарчихсан юмнууд байгаа даа. За ингээ анх орж ирсэн хүмүүс ингээ яваад идэв шүү. Энийг битээ тэгээрээ битээ цаг хугацаа алдаарай. Ингээ анханасаа ингээ гоё ингээд явчих хэрэгтэй шүү гэд тохироод байж тал яг л хүн тэгдэггүй. Заавал нэг өөрийнхөөрөө явж агаад тэрнийхээ алтан хоног мэдчихэд нэг цаг хугацаа алдаад орлогондоо жоохон ингээд удааширч хурж тэрийг мэдрэнгүүтээ за нэрэ коуч хэрэгтэй юм байна. Нэрэ коучийнхээ үгс сонсох хэрэгтэй юм байна гэдгийг буцаж ирддэг. Тэр нь л жоохон надад цаг хугацаа алдаад байгаад нь л жоохон асуудалтай. Тэгээд нэг дадлалыг суулгахад тийм ч амар биш л дээ. Гол нь бид нар чинь дадлал суулгах гэдэг тий. Тэрийг ойлгохгүй ингээд удаад байгаа нь л жоохон намайг жоохон бөхөндөлөд байгаа. За энэ дараагийн асуулт юу нэг тийм байсан. Шинээр орж ирж байгаа агентуудын хамгийн том алдаа юу байна? Нийтлэг алдаа тий. Тэр сая бол хэд хэдийг дурдчих шиг болоо тэр дундаасаа ер нь ингээд хамгийн том нийтлэг алдаа юу байна? Алдаа гэдэг юм уу? Буруу бодол гэдэг юм мэдэхгүй одоо тий. Шинэ агентуудтай ажиллаж байгаа. За энэ нэг нийтлэг юм яг л ер нь гिचүүл гэсэн юм юу байна? Одоо ерөөсөө л агент хүмүүсийн хувьд бол хамгийн анхны шатны юм бол ерөөсөө лид хийх листинг л авах байгаа даа шүү дээ. Энийг л хийх нөө фундам нь одоо ерөөсөө энэ лид хийх юм байна. Лид генерашн хийгээд лист авах юм байна гэдгийг ойлгодоггүй. Ерөөсөө орж ирэхээр хөл хөрөнгө борлуулалт нэг гараад ирдэг. А гэтэл яг яс үндсэн дээр бол агент хүний хийх ёстой ажил нь юу вэ гэхээр ерөөсөө датабаз бий болох, харилцагчийг бий болох ажиллагаа байхгүй. Тэрийг бий болгох юм бол бидний тэр хүсэж байгаа тэр лист авч чадна. Бидний хүсэж байгаа үйл хөрөнгө хурдан зарж чадна. Өөрийнхөө төлөвлөсөн орлого олох бүрэн боломжтой. Гэтэл тэрийг ерөөсөө ойлгодгоо. Ерөөсөө орж ирэхээр л зөрүүл хөл хөрөнгө зарна л гэдэг ойлголт байдаг. Тэр нь маш буруу байгаа. Тийм. Гэтэл одоо PC болохоор за чиний бол үндсэн ажил бол database-ийг бий болгох хэрэгтэй. Фундамч нь ерөөсөө lead generation хийх хэрэгтэй шүү. Листинг авах хэрэгтэй шүү. За листинг авахдаа ингэж авах шүү гэд бүх юм ингэж гой системээр ингэж заадаг өчгөр тэргийг хийдэг. Энэ одоо айгу хэцүү энэ хэрэггүй би чинь байр залах гэдэг хүн шүү дээ гэдэг ойлголт авцсан орж ирээд идэг. Тэр нь л одоо хамгийн том буруу хатах. За тэгээ бидний бол энийг ингэж ярьдаг тий. Яг зүгээр үйлдвэрлэх борлуулдаг агент болох гэдэг юм уу эсвэл үйлдвэрлэх хөрөнгийн бизнесмен болох гэдэг юм уу тий. Зүгээр л одоо үйлдвэрлэх зардаг хүн болё гэвэл бас болно л доо тий. Одоо энэ тэнд лист байвал тий эсвэл айтан лист ороод ирвэл зарчдаг тий. Тэгэл байж гин гэсэн үг шүү. Тэгэл хүлээгээс суудаг тий. Яагаад бизнес гэж яагаад үйл хөдлөх хөрөнгийн бизнес гэж яриад байдаг вэ гэхээр одоо ямар ч өөр бизнес хийсэн өөрийн
харилцагчийг бий болгодог. Тэ? Зах зээлийн тодорхой хувийг эзэлж өөрийн харилцагчийг бий болгодог. Тэгэхээр одоо түрүүний хэлсэндээ lead generation буюу харилцагчийг бий болгох энэ ажлаа хийх юм бол бизнес нь ингээд цаг хугацааны хавтад өсөөд өөрийн үнэнч яг харилцагчтай болчихдог тийм байнга харилцагч. Тэгснээс одоо ингээд нэг зар тавих хайрлах хүн орж ирдэг тэрний төлөө бусад салбартайгаа бүх агентуудтай алалцдаг биш тийм аль хэдийн үнэнч өөрөө харилцагчтай бол тэр нь ерөөсөө lead generation гэж бидний яриад байгаа юм зүйл тийм за энийг л ойлгох нь чухал энийг л ойлгочихвол үг тийм тэгэл төгөх юм бол ерөөсөө агент хийхэд үнэхээр асуудал алах. За энийг ингээд харж хагаад шинэ агентаас гадна манай салбарын одоо хуучин туршлагатай гэж байгаа агентууд ч гэсэн бас түгээмэл байна. Үйл хөдлөхийг бол ингээд нэг жил ажиллахад бол ер нь зараа сурч чинь. Тэ? Байрч байна уу? Түрээс гаргах байна уу? Тэ? Ер нь сурч чинь. А үйл хөдлөхийн бизнесмен болж яах нь болохгүй байхгүй. Яагаад гэвэл яг л нэг лист орж ирвэл зарчаал байж идэг хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрийн нөгөө харилцагчийн суурь юу байна уу гэх тэ. За энэнийг одоо манай агентууд ихтэй ер нь бол нэлээд сайн ойлгож байгаа. Өнөөдөр өглөөч байна. Топ 20% агентуудын мастермайнд болсон. Тэн дээр бол бүгдээрээ л энийг ярьчихсан. Үнэхээр яг бизнесмен болох дата тий нэг хийх хэрэгтэй байна гэдгээ тэгээд тэгэхээр бас одоо өөрчлөгдөж байна тий. За юм байна тий. За дараагийн асуулт нь болохоор ер нь сайн агент болох хүний үндсэн шинжүүд юу вэ? Одоо нөгөө морь уйдах хүн нэг хурдан морины үндсэн шинж гэдэг шүү дээ тий. Тэр шиг одоо таны одоо 3 жилийн туршлагаар одоо за энэ хүнийг хараад за энэ бол үнэхээр сайн агент болох юм байна гэдэг ямар шинжийг тодордог гэдэг юм уу хардаг гэх юм уу те. За бид нар чинь одоо ингээл гэрээ байгуулахад ингээд тухайн агентайгаа ярилцлага хийж байгаа тийм үү. Тэгэл ярилцлагаас л ер нь бол харагддаг. Тэр нь ер нь бол зөв хүссэн л ах хэвээр юм. Үнэхээр чи энэ яагаад ажиллаа орхиод, яагаад ажиллаа шинчлээд өөрчлөөд энд орж ирж байгаа. Зарим нь бол бас карьерээ хаяадтай хаяад орж ирж байгаа юмсан шүү дээ. Байдаг шүү дээ. Тийм. Тэгээ тэр хүмүүс үнэхээр чин сэтгэлээсээ л агент хийгээд орлого олох, тэр өөрийнхөө тэр зорилгод хүрэх тэрийг олж харсан. Тим хүн байвал ер нь бол тууштай яваад юу ч бэрхшээл байсан одоо тэрийг давд туулах гад за давд туулахын тулд өөрөө нэг хичээ нөгөө талаараа PC-ийг агуулсан зөвлөддөг. Наад ийм тулгараад байна. Яг хөө PC одоо ингэвэл тэгвэл яг хөө гээд харилцан ярилцлагаа маш сайн хийгээд үзэл бодлого хуваалцаад болж байгаа болохгүй ингээд нэлцэн яваад байгаа байхгүй. А тэр хүмүүс ямар хүмүүс юм тэгэхээр яг зориг тавьсан. Би л энэ хийн агент болно. Би орлого олох ёстой. Миний энийг хийхгүй л бол би одоо болохгүй байгаа. Энэ бол миний амьдралд яг тулаад ороод ирчихсэн асуудал гэдэг. Тэрийг одоо үнэхээр том одоо бидний энгийн яриад байгаа нь big why гэж яриад байгаа тийм. Уг нь бол одоо хүн болгоо ярихаар энэ big why гэдэг үгийг хүчин суларчаад байгаа. Уг нь бол яг үндсэндээ бол big why-аа л орлоод ороод ирсэн хүн шалтгаан тийм одоо монголоор бол хийж орчих зүгээр юм уу? Тэрийг олоод ирсэн хүн бол яг амжилт гаргаж чадаад байгаа. Тэгэхээр нөгөө агентийн бизнесийг өөрөөр хэлбэл сэтгэлийн хөдөлгөөнөөр орж ирээгүй. Тийм. Өөрөө яг судалж агаад бодоод. Тийм. Тэгээд тодорхой хэмжээний одоо санхүүгийн орлого олох одоо том шалтгаантай. Ямар нэг хамаагүй тийм. Зарим нь бол өөр ширттэй болсон байдаг. Зарим нь одоо юу гэдэг өр хөвгтэй сургууль соёл явуулах. Ирээдүг аюу гоёр төсөлсөн хүмүүс байдаг байхгүй. Эсвэл янз бүр байна. Ямар ч гэсэн шалтгаан нэг тодорхой том. Тэрийг шалтгаанаа зөв олцсон хүн. Түнс хүн болгоно л нэг шалтгаан бол байгаад байгаа байхгүй. Уг нь бол ингээл ярьцлах хийхээр хүн болгонд нэг асуудал байгаад байгаа юм. Тэгтэл зарим тэр шалтгааныг айгүй ухамсарлаад орж ирээд яг энийг ажил болгочихж байгаа. А нөгөөд нь бол тийм шалтгаан байгаа боловч ерөөсөө тэрэндээ итгэвчдэггүй ингээд нэг яаддаг байхгүй. За энийг зүгээр юу гэж хэлж байгаа гэхээр нэмээд миний хувьд ингээ хэлэхэд яг ур чадрын асуудлууд бол байна. Гэхдээ за магадгүй KW-д бол сургалт нь байна, коучер нь байна. Хүн өөрөө үнэхээр хүсээд ороод ирэхэд бол бусдыг бас зааж өгнө гэсэн. Болоод байгаа. Бүх юм билээ. Бүх юм билээ. Бүх юм тий одоо энэ чинь ингээ нэг үйлдвэр шиг л биш үү тий. Тэгж штэ тий. Тий нэг хүн ороод ирэхэд бол тий өөрөө бэлэн болвол тэгэл ер нь 6 сарын дотор бол тий. Агент болохоор тий. Нөгөө талаас агентийн бизнес бол бас бүр ингээд маш онцгой цөөхөн хийдэг тийм бизнес бас биш. Биш тий. Тий. Хүн бол өөрөө яахад бол ер нь болдог тий. Ер нь бол нэг
6 сараас жилийн дотор бол өлөдлөх цараас сурчдаг. Тий. За ийм байна. Тэгэхээр манай сонсож байгаа энэ салбарыг сонирхож байгаа залуус хэлгээтэй үнэхээр танд том шалтгаан байвал боломж нь энд байна шүү. Тэ бус зүйл нь бол болох юм байна гэж. За тэгээд яагаад таныг би бас нэг ингээд нэг өрөөлөг маягийн хэлээсэй гэж бодож байна л да. Яагаад энэ үйл хөдлөлийн бизнесийг ер нь манай залуучууд нэг хийгээд үзэх ёстой вэ гэж те. Яг тэгэхээр өнөөдөр бид нар улс төрийн талаар ярьж байна, эдийн засгийн талаар ярьж байна те. За тэгээд Монголын улс төр ямар вүлээ? Монголын зах зээл ямар вүлээ? Тэ залуучуудад олж байгаа боломж нь ямар вүлээ те. Ингээ харахаар миний хувьд бол энэ бол залуучуудын хувьд насаараа заавал хийх албагүй. Тэгтээ тодорхой хугацаанд үнэхээр орж ирээд ажиллаад нэг суурэ босгоод тэ ингэх бүр хамгийн болцоотой одоо өөр ийм болцоо хэр байгааг нь мэдэхгүй хамгийн одоо болцоотой бизнес харагдаад байгаа байхгүй юу? Ингээ өнгөрсөн төрцөөс харахад за энэ дээр та нэмэлт хүч өгөөд энэ сонсож байгаа хүмүүс нэг ингээд нэг уриалга хэлдэм юм уу те? Тийм. Хүн болгон камер руу харж байгаа. За хүн болгон л одоо хүсэл мөрөөдөл байгаа. Хүн болгонд гоё юм амбиц байгаа. Тэрэнд хүрэхэд ганц юм дээр л гацдаг хүн. Ерөөсөө л юу тэр мөнгөн дээр тийм үү. За бид нар мэдээж мөнгө олохын тулд одоо чамгүй хугацаа зарцуулна, чамгүй одоо мөнгө зарцуулна, хугацаа зарцуулна, өөрөөс аягүй том зорилтууд гаргаад байдаг байхгүй. За үйл хөдлөлийн салбарт одоо яг чин хүсэлтэйгээр зорилготойгоор орж ирээд ажиллах юм бол бидний тэгж хүсээд байгаа тэр одоо мөрөөдөд байгаа тэр мөрөөдлийгээ биелүүлэх орлогыг олох боломж үйл хөдлөлийн салбарт л. Би бол өөр салбарыг үнэхээр хэлж одоо гайхгүй гэж хэлэхэд би бол ерөөсөө ихтгэлтэй хэлж чадна. Тийм. За яагаад гэхээр би түрүүд хэлсэн тийм үү? Хөрөнгө оруулалт үнэхээр шаардахгүй. Чи өөрөө л одоо яг зорилгоо төлөө яваад өөрөө зүв байгаад харилцаа хандлах сайтай байгаа тий. За тэгээ мэдээж бизнес юм чинь одоо зах зээлийнхээ мэдлэг мэдээллийгээ сайхан хуримтлуулад за тэгээ кивид одоо бүхэл бүтэн сургалтын системүүдийн тэр системүүдээр яваад коуч дээрээ ингээд суралцаад ингээд коучтэйгээ хамтарч ажиллахад бол одоо үйл хөдлөлийн салбар дээр төсөөлөөгүй хэмжээний мөнгө олох бүрэн боломжтой богино хугацаанд. За тодорхой хугацаанд яг тэгээ ажиллах юм бол тэр мөнгө бий болгосны дараа бидний жинхэнэ өөрсдийнхээ тэр одоо сэтгэлийн гүнд байдаг тэр гой бизнесээ хийж болно. Тэр гой мөрөөдлөө биелүүлж болно. Гой газар руугаа явж болно. Тэрэнд бол хамгийн хурдан хүргэх гүүр бол ерөөсөө үйл хөдлөлийн агенттай ажил. Үйл хөдлөлийн салбар. За ингээд нэг олон бизнес хийж бас мөнгө одоо мөнгөний салбартай байсан те баг санхүүгийн суурьтай мөнгөний эрсдэлтэй одоо нэг ашиг өгөөжийг маш сайн ойлгодог хүний хувьд ингээ хэлж байгаа үг шүү те бас өөр бизнес хийж исэн те одоо тэр бүгдийг мэддэг хүний хувьд ингээ хэлэхэд те за би ч гэсэн бол бас яг тэгжил харагдаад байгаа надад те үнэхээр ингээд одоо өөр ямар бизнес байна гэж хэлэхээр хэцүү байхгүй. Машин зарсан ч гэсэн эхлээд машин аавна шүү дээ. Тийм шүү дээ хөрөнгө оруулалт 50 саяар машин аваад одоо зах зээлслаад байд юм уу ягаад нэг 100 саяар биш 60 саяар зарах бах те 50 саяын мөнгө хэрэгтэй л байгаа байхгүй те. Агентийн хувьд бол тийм биш байна. Тэгэхээр энд ингээд зарим хүмүүс бодоод харж байхад агент гэхлээр нэг одоо change ч гэдэг юм уу үйлдвэрлэлийн change маягийн нөхдөч гэдэг юм уу ингээд нэг тийм айгуу муугаар бодох жоохон доош нь хийж бодох харах юм бас харагдаад байна. Гэтэл яг үнэндээ бол энд хамгийн гоё бизнес. Яг бизнес талаас нь харах юм бол энэ бүр хамгийн супер өгөөчтэй бизнес. Яг үнэ. Дээрээс нь ажил амьдралаа маш гоё баланслуулад тэгсэн мөртлөө ингээд хангалттай ашиг орлого олох ийм бизнес. Бүрэн боломжтой. Өнөөдөр одоо би нөгөө ингээ ажил олгож яваас ингээд ажил харж байгаа шүү дээ. Хүмүүсүүд ямар цалинтай байна. Ямар цалин одоо хүнд өгөх ёстой гэл нэг үндсэн хүмүүсийнхээ юу ингээл хараад те. Тэгэхэд одоо гүйцэтгэх захирал бол нэг 10 сая төгрөг 8-аас 10 сая. Одоо цалинтай байгаа. Тэгэхдээ гүйцэтгэх захирлын гэдэг бол өөрөө маш их ачаалал авна шүү дээ. Бүх хариуцлага бүрэн те. Бүх хариуцлага 100% урьж иж. Өдөр шөнөгөл ажиллаж тэгснээс те. Өглөө нэг 9 дээрээ л орой 6-ад явдаг CEO бол амжилт хүрэхгүй шүү дээ. Баггүй шүү. Тэгээд 8-10 сая те дунджаар. Мэдээж илүү бол байгаа л баг. Гэтэл агентууд маань яаж вэ?
тий. Олон агентууд офис дээр ирэх шаардлагагүй байж идэг тий. За шинэ агентууд бол нөгөө сургалтандаа суuna гэдэг. Гэхдээ одоо манай сүүлийн 3 сарын статистик харахад гурууланд нь 100 саяас дээш орлого олсон агент гарлаа шүү дээ. 1 сард. Тий. 1 сард. Тэгэхээр энэ бол ингээд тоо ингээ харах юм бол гайхалтай бизнес. Тэгэхээр бол төсөөлшгүйгээр орлого олох бүрэн боломжтой. Гэхдээ мэдээж амархан гэж хэлэхгүй. Мэдээж тий. Ер нь амархан байж байгаад мөнгө олдог юм гэж дэлхийд дээр хааж байхгүй. Гүрсэн бол бүгд өрөөл баянлаа. Хулгайлаа өөрөс хийхгүй болов тий. Хулгайлаа хийгч тийм амар юм биш дээ. Бас л мэрэгжилж шүү. Бас л дарамттай, үр дагавартай тий. Муу үр дагавартай, эрсдэл өндөртэй юм шүү дээ. За ингээд энийг хоёулаа нөгөө бизнес класс нь бас ингээд хэлчихэн зүг бах тий. Тэглэг ах. За тэгээд дараагийн асуулт нь түрүүч бас хэлсэн тэрийг тодруулаад бас 3 жил ингээ PC хийлээ. Та өөрөө яаж хөгжив? Юу болж авав? Одоо ингээд нэг хүн чинь одоо багш хүн чинь зааж ахтаа л юмас сурж идэв гэсэн. Тэгээд тэрийг л одоос чи ингээ амьдрал дээр бүттэйгээр мэдэрч байна. Тийм. Одоо ягаад гэвэл надад хариуцлага өрөөд ирж байгаа. Би яад хүмүүсийг хөгжүүлнэ, сургана, орлогыг чинь богино хугацаанд олгоно те. Олвол ингээд хамтран харьцах гэрээ хэцүү. Би чинь одоо нэг хүмүүсийг ихэд төлөө өөр барьж үрч учраас өөрийгөө боловсруулахаас өөр арахгүй. Яад би өөрөө шалтанд орж байгаа байхгүй. Тэгэхээр би бол өөрөө боловсрч байгаа. Ялцгүй тэр хүмүүст юм зааж өгөх юм. Яг боловсрч байгаа жишээ нэг жишээ хэлээч. Яг энэ тал дээр одоо би жишээ нөхөр бас хөгжиж байна гэж хэлээ. Тодорхой тий. Тодорхой. За одоо би яг бусад юунаас ялгах юм бол яг агент хүн юу хийх ёстой вэ гэдэг түрүү хэлсэн тийм суурь фундамент нь ерөөсөө lead generation. Lead generation-ийн тулд бид нар плантай ажиллах хэрэгтэй, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Дадлыг бий болгож байгаа. Ерөөсөө тэр дадлыг би ч гэсэн өөрөө ингээл дадлалтай болохыг хичээдэг. Ингийн үнийн хүмүүсийг бол бас хичээдэг хийхийг оролддог. Тэр бүр илүүтэй хэстэй юм гэдэг бүр ахаад бүр өөрөө ингээл авчраад мэдчихэж байгаа байхгүй. Илүү төлөвлөгөөтэй сахилга баттай. Тийм сахилга баттай болчихж байгаа байхгүй. Тийм дээ тэрийг хийлэх нь л айгуу чухал юм байна гэдэг бүр мэдцээ. Бүр ингээ бас байнг ингэж онл гэхээсээ илүү яг үйлдэл дээр хийх юм л дадлуулах нь л айгуу чухал юм билээ. Тийм. Тэр энэ дээр та өөрөө хөгжиж байна. Тийм, энэ дээр би өөрөө бүр илүүтэй хөгжиж байгаа байхгүй юу. Тэгээ би өөрөө хийхгүй ээжиж хүмүүсийг тийгээд яаж болохгүй. Би хийж надад тэр хийхэд үзүүлэх хэрэгтэй би нэг жишээнд үзүүлнэ. Хоёрт энэ дадлыг хийхэд надад ийм бэрхшээл би болж байгаа гэдгийг би өөрөө мэдэрчгээр чамд яг ийм тулгарч байгаа. Тэр энийг ингэждэг байхгүй юу гэдээ би тэрийг залруулад өгöd юм. За тэгэхээр нөгөө coach чадчих байгаа гэсэн үг. Болох замд өөрөө агентийнхаа хувьд одоо бүр илүү хөгжиж байна л гэсэн үг шүү дээ. Өөрөө яг зааж байгаа юмнуудаа өөрөө бүгдийн туршаад хийгээд тий. Тэгээд тэрийг эргээ агентуудаа ингээд хэлж байна. За энэ бол мэдээж одоо багш юм уу, коуч хүний бол зайлшгүй байх хэрэгтэй. Өөрөө үлгэрлэх шийдгүй юм хүн хизээч одоо бусдад шахаж чадахгүй тэр хүмүүст юу болж байгааг ойлгохгүй байхгүй юу. Одоо би энийг ингээл хийх гээл ээж хахад аргагүй одоо энэ хүнд ийм л юм тохиолдож надад ингэжсэн чинь тэгэхээр одоо энэ дээр би ингээд дэмнээд өгчий энийг ингээд өгчий гэд хэлэхээр тэр хүмүүс арай илүү хурдан уусаад ажиллаж чадж байгаа юм уу. Тэгээ нөгөө талдаа бас хүмүүсийг ер нь бол хүмүүс биел танихтай сайн. Гэхдээ бүр илүү сайн болж байгаа. Янз бүрийн аргачлалтай болж байгаа тийм хүн таних юу нь бол илүү нарисж байгаа. За тийм ер нь энэ бизнест ингээд хэдэн жил болоход бол яг л хүндэнтэй бол уулзаал ер нь гадралдаг болж байгаа тийм. За энэ бол агент хийх юм байна, хийхгүй юм байна. Энэ ер нь зарчимтай хүн байна, зарчимгүй хүн байна. Тийм, яг тэрийг олж байгаа. Ер нь л ингээд мэдэрдэг болж байгаа тийм. За энэ бол амьдралд маш чухал зүйл шүү дээ. Маш чухал тийм. Зөвхөн бизнес дээр биш. Тийм. Одоо хүн хүнээс нь ингээд мэдэрдэг гэсэн бол одоо ажил мэргэжлэр нь за ийм ажилтан хүн ирж байгаа юм байна. За ийм ажилтан хүмүүс ирэхэд ингэх гээд ийм мэргэжлтэй хүмүүс ингэх гээд идэг шүү. Энэ хүмүүс яг энэ нэг суултал энэ даваа гэдэг шүү гэл. Одоо яг л манай агент дээр чи янз бүрийн мэргэжлтэй хүмүүс ирдэг. Тийм. Тэрэн дээр хүртэл нарийсж байгаа. За тэгээд одоо хоёлаа юуны талаар би бас асуулт асуу. Ер нь ингээд таны хувьд нөгөө нэг одоо насны хувьд ч гэсэн бас тий бас өмнө ч гэсэн ингээд удирдах хаалганд миний санаж байгаагаар аль банкны гүйцэтгэх нэлээд зээл захирлсан. Үгүй зээл хариуцсан захирал тий. За ингээд энэ төвшөнд нь хүртэл ажиллаж исэн. Одоо энэ салбарт ингээ 3 жил тий ажиллаж байна. Тэгээ таны хувьд ер нь одоо Монголын үйл хөдлөх хөрөнгө зурчлал энэ одоо энэ салбар гэдэг юм уу? Салбар гэхэлэр арай том гээд
арай жижигсгээ ихлээр бас нэр томьёо олдохгүй байгаа. Тэ? Англи дээр бол industry гэж нэрлэдэг байт юм лээ. Манай дээр одоо яг юу гэж хэлэх юм? Яг бидний хөгжлөөр нь ямар шүү байна? Тэ? Бас энэ одоо зуучлалын бизнесмен цаашаа хөгжихэд бидэнд саад болж байгаа юм юу вэ гэж харж байна. За мэдээж одоо үйл хөдлөлийн салбар бол Монгол улсын хувьд бол мэдээж шин залуухан салбар тийм үү. Тэгтээ энэ бол хөгжиж байгаа. Өмнө нь бол бид үйл хөдлөлөөр одоо хүнээр зурчлуулж үйл хөдлөлөөр авна гэсэн ойлголт байдаггүй л шүү дээ. Тэг чи одоо бол ерхийдээ бол хүмүүс мэддэг болчлоо. Хүн болон агенттай бас ингээд хамтарч ажиллах юм, эдрээр зурчлуулж ажиллах юм байна гэдгийг ойлгодог болчлоо. Энэ чинь л хөгжлийн явц тийм. За тэгээд මේ хөгжиж яаж байгаагаар бол мэдээж бэрхшээлүүд саадууд гарч байгаа. Нэг одоо том зураглаар нарах юм бол мэдээж Монголын үйл хөдлөлийн салбарт одоо нөгөөд юунууд алга байна. Одоо эргцүүн орчин жоохон сул байна. Боловсроогүй байгаад байна. Одоо боловсруулах бол мэдээд ажиллаж байгаа. Тэгээ тэр нь одоо сул тал болж байна. Наад зах нь гэхэд одоо тавигдах шаардлагууд, хяналтын системүүд нэг сул байна. Тэрийг дагаад одоо нэг салбарт ажиллаж байгаа. Нэг одоо компанид ажиллаж нөгөө компани руу ороод ингээл илжлээл яваад идэг тийм. За тэр дөрмийн ч хүмүүс байна, дөрмийн босаарч явж байгаа хүмүүс байна. Иймэрхүү юмд нь бол жоохон сул талаад хөгжиж жоохон саадтай байгаад байна. Хэрэг зүгээр одоо санхүүн зохицуулахороо мэдээж энэ дүрм журм заавруудаа эргцүүн орчнуудыгаа бүрдүүлээд өгчих юм бол улам л нэрээ сайхан хөгжинэ. Тийм. Тэгэхээр хөгжлийг бол би бол гоёор л харж байгаа. Угаасаа үйл хөдлөлийн салбар хөгжихгүй байх юм ч арга байхгүй. Монгол улсын одоо барилгын салбар хөгжиж байна. Манайх ч одоо барилгын салбар жид хөгжлийн үе дээр явж байгаа шүү дээ. Тэрийгээ дагаад бас үйл хөдлөлийн салбар дагаал өснө. Тийм. Тэгэхээр бол энэ дээр асуудалгүй байх ёстой нөгөөх бизнесийн зарчмаараа туулах ёстой замаа туулаад хөгжөөл явж байна. За би ч гэсэн тантай санал нэг байна те. Тэгэхээр нөгөө дүрм журм тэг ялангуяа нөгөө бизнесийн ёс зүйдлээс ч юм уу те илүү тодорхой болгоод яг хуу санхүүгийн зохицуулах хорооноос энэ дээр бол ингээд тодорхой хэмжээнд ажлууд хийгдэж байгаа гэж харагдаж байгаа. Тэгээ энийг одоо бас илүү хурдан тодорхой болгоод те таны хэлдгээр одоо нөгөө агентуудтай одоо хамтран ажиллах гэрээ хийдэг учраас ёс зүйн агент болдог аль компани солиод яваад идэх ч юм уу эсвэл өөрөө одоо зуучлалын юу нээсэн ч явж явах шиг те одоо агентийн ёс зүйн тэмцэхгүй хүмүүс өөрсдөө ингээд зөвшөөрлийн аваад зуучлал нээсэн явдаг ч юм уу те иймэрхүү зүйл бол их түгээмэл байгаа штэ. Тэгэхээр энийгээ жоохон чангалаад тодорхой болгоод үнэхээр асуудал гаргаад байгаа тэр хүмүүсийг нь одоо эрхийг нь хүчингү болгодог тодорхой системтэй болчих юм бол нийт агентуудын маань бас нэр хүнд өсөөд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн одоо тий сэтгэл хангалуун нэр хүндтэй ингээ явах юм болов тэгэхгүй бол нөгөө дүрмгүй ёс зүйн нөхдүүд чинь бас нөгөө энэ зарчмын дагуу ёс зүйтэй ажиллаж байгаа хүмүүсийн бас зах зээлийг нь булааж байгаа тий бизнесийг ингээд бас одоо бууруулж байгаа ийм нөлөөнүүд байгаа шүү дээ. За тэгээ энэ дээр бол бас санал нэг байна. За ингээ ер нь та бүхэн нөгөө 40 минут маань дуусч байгаа шиг байна. Тэгээ 2-3 минут үлдсэн юм байна. За надаа тэгээ нэг 2 асуулт байна. Хоёулаа яриад ер нь ингээ дуусах юм байна тий. За ирээдүгөө харахад ер нь 10 жилийн дараа та өөрийгөө юу гэж харж байна? За өөрийгөө болоод тэгээ ер нь 10 жилийн дараа та хаана юу хийж явж байгаа бол? За 10 жил үү? За 5 жилиг бол ерхэд бол нэлээд тод байгаа. За 5 жилээс нь эхэлчихэ тийм. Ер нь бол ковид 5 жил, 7 жил бол ямар ч ажиллана гэсэн бүрэн төлөвлөгөөтэй. Тэрнийх ямарс одоогор бол 3 жилийн авцсан байна тийм. За мэдээж хамгийн анх орж ирсэн юу нь бол зорилго нь бол хөрөнгө оруулалт гэсэн. Хөрөнгө оруулалтынхаа л бол нэлээд цуцаатах нь томсгоно. Одоо угаасаа ч бас анх хэдэн төгрөнд хийж илээ, одоо хэдэн төгрөнд хийж гин мэдээж өөрчлөгдсөн явж байгаа. За тэгээ Kiwi-гийн хувьд бол бишээ PC-ийн хувьд бол бас нэлээд олон капитал төрүүлж ирсэн гэсэн бодол бол нэлээд явж байгаа. Тийм энэ жилийн зорилго бас тавьсан байгаа. Эх жилийн зорилгоод ингээд ямарсан одоо ойрын одоо ингээд 7 жилдээ бол Kiwi-тэй байх бүрэн төлөвлөгөө бол өөрчлөгдөхгүйгээр яг бол байж байна. За 10 жилийг бол одоо бол хэлмээргүй байна. Бодоочгүй юм шиг. Бодоочгүй аргалж тий 10 жил гэж бодоагүй. Ямар ч гэсэн 7 жилээ тий ихний 7 жилгээл бодцсон явж байгаа. Яг бол энэ бол зөвхөн зөв бизнес талаас шүү дээ. Гэр бүл юм ажилд одоо өөр бус асуудал бол өөр. Яг одоогор бол Kiwi-д бол яг 7 жил ажиллана.
Тэрнийхээ 3 жилийн явуулсан байна. За ямар ч хэсэг ихний ээлжинд бол би бол зөвхөн хөрөнгө оруулалт байдлаар илүү орж ирсэн бол миний одоо төсөөлөөгүй төлөвлөөгүй одоо карьер орж ирсэн. Тэр нь бол одоо PC байна. За ингээд одоо ямар ч сан дахиад 4 жил ажиллах нь шүү дээ. 7 жил чинь 3. Тийм 3 явцадаа 4 жил байна. Тэгээ энэ хугацаанд бол за Capri гэдэг нь манай нөгөө 100% шимтгэл авдаг. Тийм эрхтэй одоо тийм агентууд гэсэн үг. За тэгээ тэр агентуудыг бол олноор бэлдэж гаргана гэж байна те. Ер нь яаж бэлдэх бас ерөнхий зарчим юугаа бол ойлгоцсон байгаа те. За тэгээд цаашдаа бол хөрөнгө оруулалтынхаа одоо портфолио гэдэг те. Нөгөө юугаа бол өргөсгөөд ингээд явах юм байна гэж болгож байна. За ерөнхийдөө бол ирээдүйд KW-гийн хувьд ч гэсэн үйл хөдлөлийн бизнес одоо зуурчлалын салбарт байгаа ч гэсэн ер нь KW дэлхийд ч гэсэн харж байхад үйл хөдлөлийнхөө бусад бизнестэй зайлшгүй холбогдоод тодорхой бизнесүүдийг ингээд салбарлаад байгуулад явд юм билээ. Одоо жишээ нь Америкт бол одоо mortgage нь тий mortgage нь байж идэг, даатгал нь байж идэг. За тэгээд finance нь тий санхүүжилт бас хийдэг. Одоо үйл хөдлөлийн нөгөө авд зардаг тий. Тэгэхээр тэр жишгээр бас ингээд явах ба. Тэгэхээр бас аль нэгэн дээр нь бол бас ингээд холбогдоод цаашаа ямар нэгэн байдлаар энэ юудаа ингээд холбоотой л явах гэж бодож байна тий. За тэгээд миний бэлдсэн асуултууд маань дууслаа, цагч маань дууслаа. Тэгээд хамгийн одоо хүр тэргүүлэх сүүлийн боломжийг танд өгье гэдэг шиг тий. Та одоо сонсож байгаа хүмүүстэй юу хэлмээр байна? Агентуудаа юм уу, залуучууд юм уу хэлмээр байна? Одоо тэр эрхийг танд өгье. За ер нь бол би ингэж л боддгийн. Чи амжилттай хүмүүстэй нийлэл байвал чи амжилттай л болно. Амжилт муутай, жоохон нэг тийм хайраг залхуудуу, хайргадуу хүнтэй байвал чи яг л тийм хүмүүс болж байна. Тийм тэгэхээр одоо хинтээ нийлж, яаж хамтарч ажиллах нь л ерөөсөө өөрөө сонголтын асуудал байгаа байхгүй. Тэгээ нөгөөд хинтээ яаж хамтарч ажиллахыг айгүй сайн төлөвлөөд ямар хүрээлд явмаар энэ тэргээ сайн төлөвлөөд тэднэртэйг л хамтарч ажиллаарай л гэж хэлнэ. Тийм. За хамгийн шилдэгүүдтэй тий. Одоо тийм хүмүүстэй. Шилдэг болмоор шилдэгүүдтэй л яваа. Түүнээс шилдэг болмоор байгаа бодолтой байгаа мөртлөө нэг тий шилдэг биш хүмүүстэй яваа тэгвэл тэр зүгрвээ л явна гэсэн. Тэр өөрийнхөө хүрээлэл айгүй сайн олж хараарай л гэж хэлнэ. За баярлалаа. Тэгээд ажил амьдралд хаач байсан их чухал сургамжтай үг байна те. Хүү амьдрал дээр ч гэсэн ер нь тийм шүү дээ. Ямар хүмүүстэй ойр байна тэр хүмүүстэйгээ л ажил болдог. Та хамгийн ойр 5 хүнийхээ дундаж гэдэг үг байдаг шүү дээ. Тийм л гэсэн. За тэгээд өнөөдрийн зочноор оролцсон манай одоо KW-гийн одоо productivity coach. За тэгээ үйл хөдлөлийн хөрөнгө оруулагч. Тэ. За дэлгэрмээ оюу бид нар бол дээлэ гэж дурдаг. Дээлэдээ ингээд маш их баярлаа. За тэгээд ирээдүйд тэр төлөвлөсөн ажлууд нь амжилттай болоод үйл хөдлөх хөрөнгөний бас тэ томоохон тоглогч болоорой гэж бас хүсье. Баярлаа. За тэгээ энэ салбарт бас хэрэгцээтэй байгаа ёс зүйтэй мэргэжлийн олон агентуудыг бас бэлдэж гаргаарай гэж бас хүсье. За баярлаа. За ингээд өнөөдрийн UP Live маань дуслаа. Тэгээд намайг Одсрон гэдэг Keller Williams Mongolia компани франчайз эзэмшигч байна. За ингээд 7 дугаар сар та бүхэн сайхан амраад, ирч хүчээ сайхан хөрвүүлээд, энерги сайхан дүүргээд. За тэгээд 8 сардаа эргээд уулзцгаая. За амжилт хүсье баяртай. Баярлалаа, баяртай.